тарь суулгахтаа тариад дургуулад айн санд дэмэрлэж байгаа болохоор нөөц хүслийн хийг ялгал гэдэг одоо бууруулж байгаа хамгийн том ажил маань гэж бодож байгаа шүү дээ. Үрээр тарьсан насны суулгач энэ 2 настай, энэ 3 настай, энэ одоо энэ намууд ойжилтонд гарна гэсэн үг. Энэ эрэгчид ойжилтонд гарна үрээр тарьсан. Би өөрөө нэг сумдамдаа ингээд олон жил 25-6 жилүүд ажиллаад тэтгэвртэй гарсан байдгийн. Тэгээд технологийн сайн мэддэг болохоор модыг тарих сонирхолтой, ер нь сонирхлын дагуу тарьдаг. Цогдоо хаших юм ингээд орхих юм уу? Би талбай явлаа. Манай нөхөрлийнхэн бол ер нь намайг дагаад л бүгд л мод үржүүлэхэд ажилласан. Нэлээд туршлагатай болсон. Тэгээд тэрний дараагийн үе болохоор одоо хүүхдүүд маань сурч байна. Мод тарихад бол бэлтгэгдсэн тийм хойч үе байгаа л гэж бодож байна. Модны зэрлэгийг модыг гэмтээхгүйгээр зулгаа. Энэ талбайг анх сонгоход бол ерөөсөө ийм нэг элсэрхэг мод ургамал багтай тийм талбай байсан. Тэгсэн чинь одоо тэр нэг халцгай газар маань ерөөсөө тийм ургамлаар дүүрсэн. Анх энэ хашааг болохоор зөгийн хашаа гэж барьсан. Зөгийн чинь их хашааны хэрэггүй л байсан билээ. Энд ер нь нийтдээ ер нь 47-8 бүлзэг байгаа. Одоо ингээд дотортой гарах гээд ер нь бэлтжээд байж байна. Зөгийг бид нэр зөгийг ийм үржүүлснээр бол ургамалд бол тоос хүртээлтийг өгж бэлчээр сайжирна, ургамал сайжирна, ургамлын төрөл зүйл бас нэмэгддэг ийм ач холбогдолтой байгаа. Тэгээ манайх бол хамгийн гол нь манай зөгийг бол яг байгалийн одоо ийм олон цэцгсэн балыг бол цуглуулдаг. Түүнээс гадна нөгөө барилгачлалт, зам гүүр одоо ийм тоосчлолтоос хол яг энэ он дагсан ийм онгон зэдүүд ийм байгалаас бол балаа хурааж авдаг байгаа. Шилээ бид нэр ингээд ариутгаад ингээ угаагаад бэлдсэн байгаа. Одоо яг зөгийнхөө бал ингээ савлах чинь. Тэгээд яг балаа савлахтаа бол яг савлахтаа ингээ дээш нь харуулаад балнуудаа савлна. Шинэ хураалтын бал маш өтгөн бал гарсан байна. Сайхан бор шаргал ийм бал гарсан байна. Анхны хураалт болохоор ер нь жоохон бага хэмжээтэй. Хамгийн анхны ер нь юуг бол бид нэр ер нь цэвэрлэгээний бал гэж хураадаг л да. Одоо бид нэг хоршоо болцсон ингээд яахан бол нэгцэн савлгаатай, нэгцэн шошготой болох юм. Энэ Бансамбүрүү зөгийн бал гэдэг Бансамбүрүү гэдэг нь манай бүлгийн нэр. Анхад Бансамбүрүү гэдэг зөгийн бүлэг байгуулж байсан. Яг тэр нэршлэрээ яваад байгаа юм. Зөгөөчин болыг гэд гараад ирэх юм бол зөгөө бол хүний амьдралыг нэр цэцгэн дайжгүй сайхан идэв штэ. Эхлэгт бол зөгөө бол байнга нөгөө тоос хүртээж явдаг. Тоос хүртэж байгаа нөгөө ургамлын зүйл анги нэмэгдэж яадаг байхгүй. Тийм болохоор эхлээд бол маш өндөр тийм ач холбогдолтой штэ зөгөө.